төгжирч байгаа нэг шалтгаан бол энэ олон гэрэл тохиог мөн хэдий чинээ олон техникийн гэрэл тохионы таагт олон байд хэдий хэмжээгээр л одоо бөөгнөрд үүсэх өөр бас бизнес шүү дээ. Тэгэхээр нийслэл амьдарч байгаа хүн бүрийн толгойн асуудал болсон төгжрлийг шийдвэрлэхээр за томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа лээ. За тэгвэл үүнтэй зэрэгцүүлэн за заавал авч явах ёстой нэг асуудал бол эдгээр за гэрлэн тохооны тоог бууруулах ёстой гэдгийг салбарын хүмүүс хэлдэг юм аа. За учир нь за гэрлэн тохоонуудад нь за замын хөдөлгөөний за бөөгнөрлийг үүсгдэг гэдэг байр суурийг салбарын хүмүүс хэлдэг. За тэгвэл эдгээр асуудлын талаар замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний инженерээр ажиллаж байсан Цэг Мудгаатай зөв хором ярилцлаа. Гэрэл тохио өөрөө нэг талаас хэдийн хөдөлгөөний зохион байгуулж байгаа ч гэсэн нөгөө талаас бас нэг төгжрлийн үндэс болдог. Үүний нэг тодорхой жишээ гэх юм бол одоо бид нар хамгийн түрүү одоо бидний Италианы өргөнчөдөд зогсож байна. 5 шараас улсын багшийн их сургууль хүртэл 8 км зам байгаа юм. Тэрэн дотор бид нар одоо 23 гэрэл тохио гэж шүү дээ. Италианы өргөнчөдөний бас нэг замын хөдөлгөөн төгжирч байгаа нэг шалтгаан бол энэ олон гэрэл тохио мөн. Гэрэл тохио гэдэг маань нэгийг явуулаад нөгөөдхийн зогсоолгүй байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо нэг 50-ны өргөнчөдөд тавьж байгаа явган хүний гарцууд дээр бол яг хоёр такттай гэрэл тохио байгаа. Бусд нь бол 3-аас 4 такттай гэрэл тохионууд байна. Такт гэдэг маань одоо яг одоо ингээд юугаар нийтэд ойлгомжтойгоор гэх юм бол бид нар ээлжиж гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр чи нэг удаан гэрлээр зогсоод нэг ногоон гэрлээр явдаг бол энэ хоёр такттай гэрэл тохио байхгүй юу? Гэтэл чи бид нар одоо 3-аас 4 такттай гэрэл тохио тавьчихар чинь нэг удаа ногоон гэрлээр яваад 3 удаа удаан гэрлээр хүлээн гэсэн үг шүү. Тэгэхээр тэр хооронд чинь уулзалт дээр тээврийн хэрэгсэл цуглах бөөгнөх юм бол ойлгомжтой. Үүнийг тодорхойлдог техникийн хэллэг байдаг. Бидний хувьд бол бөөгнөрлийн коэффициент гэж хэдий чинээ олон техникийн гэрэл тохионы таагт олон байд хэдийн хэмжээгээр л одоо бөөгнөрд үүсэх боломжтой гэсэн. Энэ дээр хэрвээ төгжрөл үүсч байгаа бол гэрэл тохионы бид нар горимд иршимд өөрчлөлт оруулж нэг үүсэх хэрэгтэй. Жишээлбэл энэ бол одоо миний харж байгаагаар 3-аас 4 такттай гэрэл тохио байх. Тэгээд бид нар энэ гэрэл тохион улс төрийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гэрэл тохионы тактыг багасгах хэрэгтэй. Гэрэл тохионы тактыг багасгана гэдэг маань нэг тодорхой нэг чиглэлийн эргэлтийг одоо шил 100 гаруйлын эргэлтийг хориглодог ч юм уу яадаг ч юм. Ийм байдлаар тактаа багасгах юм бол энэ улс төрийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар нэмэгдэнэ гэсэн. Ер нь бол замын хөдөлгөөний зохион байгуулалтаар бол юу гэж үздэг вэхээр хамгийн сайн одоо зохицуулалт бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнүүдийг болон явган зочдын хөдөлгөөнийг орон зайд тусгаарлах. Орон зайд тусгаарлах гэдэг маань дээгүүр тоогоор явганы гарц хийх гэсэн. Мөн одоо тээврийн хэрэгслийн уулзруудыг ч гэсэн дээгүүр тоогоор гэрэл тохиогоор зогсохгүй болгоод гэсэн. Гэрэл тохио өөрөө бол нэг тийм бүтэлтэй зохион байгуулалт зохицуулалт биш. Улаанбаатарт байгаа гэрэл тохионы тоо олон байна уу гэдэг бол олон. 200-300 метр яваад ч гэрэл тохио байна. 100 метр яваад ч гэрэл тохио тавьчихсан байна. Энэ бол өөрөө нөгөө талаас энэ гэрэл тохио өөрөө бас бизнес шүү дээ. Төгжрөлийг бууруулах ажлын хүрээний нэг чиглэл бол бид нар аль болох гэрэл тохиог бууруулах хэрэгтэй.